та ус суугт ингээд олон жил ажиллаж байгаа ердөө инженерийн хувьд тэрээр туулны коллекторын ажил дуусахгүй бол хотод ямар хүндрэл учрах вэ гэдэг иргэдтэй бас та нэг энгийнээр тайлбарлаад өгөөч. Улаанбаатар хотод ямар асуудал үүсвэ? За бохир усны шугам сүлжээ гэдэг бол одоо энэ барилга байгууламжаас гарч байгаа бохир шинийг өөрийн урсгалаар зөөж цэвэрлэх байгууламжид хүргэдэг ийм шугам байгаа. Энэ ашиглалтанд орохгүй бол одоо манай төв цэвэрлэх байгууламж дээр ирж байгаа 1200-1400-ийн 2 хүн шугам байдаг. Бид нар бол одоо үндсэндээ усны хэрэглээ ихтэй үед бол 100% дүүрдэг. Тэр үгээр одоо худгуудаараа хойш төвшингийн үүсэх юм бол бас нэг 5 сая 10 сая гэдэг ухарсан юм байна. Тэгэхээр бид шинэ бүтээн байгуулалтуудыг төлөөж авах боломжгүй. Хаавал талруугыг үзэх юм бол нэг газрын өндөрчлөлт ихтэй учраас шин цэвэрлэх 20 мянган шин цэвэрлэх одоо морингийн гэж ярьдаг да. Гэрлөө очихын тулд 2-3 ноцоо станцуудаар дамжиж ирж байгаа. Тэгэхээр нөгөө бохир усны шугамаар ирж байгаа бохирдол маань одоо механик бохирдол гэж ярих юм уу одоо югмэр юм дэ тэр маань маш өндөр байдаг учраас нөгөө усан санд маань тунах ноцоосны ажлын дугуй гацаах гэх мэтлэн маш төвөгтэй юм байна л да. Сүүл ярилцаад энэ материалыг шилэн янзсан материал хэлбэрээр сонгож байгаа тийм ээ? Энэ дээр та бас онцлог давуу талыг нэг яагаад ийм материал сонгож байгаа вэ? Яг онцлог давуу тал гэх юм бол элсэн сэндүүч гэж орчуулад байгаа дундаа элсэн дүүргэлттэй шилэн янзсан одоо энгийнээр одоо монголчуудаа хэлэх юм бол одоо шилэн арматурыг гарчаа барилга бариад байгаа шүү дээ. Ерөөсөө тэр шилэн арматурыг маань шингэнээр нь цуваад хоол олгож чинь гэсэн. Хоол олгож байгаа. Тэгээ давуу тал нь гэх юм бол гол нэг химийн бохирдолтой усанд эдгдэх барилгын нөхцөл бол байхгүй. Жингийн хувьд бол хөнгөн. Бат бих. Тэгээ зэвэрлэл идэгдэл байхгүй. Уламжлалт аргаар бол бид нар хуучин бохирын шугамуудыг бол бетоноор эзлээд томуудыг бол бетон дунд 800 та мегахи ширмэг. Ширмийн нэг сул тал нь маш хурдан зэвэрдэг идэгдэлттэй тийм ээ. Зөөж тавьж байгаа хагаруул тэгээ дээрээс нь зөөгд маш хүндтэй. Бетоноор эзлээд бас зөөж тэвэрлэхэд хүнд. Тэгээ угсрахад хэмжээнд богинохоо. Ерөнхийдөө бол би сая чанарын хувьд одоо бохир усны төсвөртэй гэдэг талаар нь хэлчихлээ. Дээрээс нь эдгээр маань яг ширмийн шугамтайгаа адилхан одоо нэг хөрсний даацыг авах чадварууд нь байгаад байгаа. Тийм учраас манайх 12500 буюу одоо 5 метрийн гүнд чөлөөтэй болох 5 метрийн хөрсний даац авахаар тийм материалыг бол сонгосон байгаа. Улаанбаатар бол бусад хотуудыг бодвол нөгөө үйлдвэрлэлийн бохир усны найрлага ихтэй химийн талдаа их болчихж байгаа. Тийм учраас хуучин шугам хоолойны идэх зэврэлт ага өндөр байдаг. Шилэн мянц маань гэдэг маань өөрөө бол энд бол зэврэлт идэгдэлт бол байхгүй. Явагдахгүй. Насчилтанд бүр ингээд ширмэн хоолойг бодвол 2-3 дахин урт тийм ээ. Ийм байж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын энэ төв бохирын магистралыг бас энэ онцлогтод тааруулаад ийм материал сонгосон байгаа. Энэ материалыг ямар үнэсээр сонгосон бол одоо Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг одоо бүгд найрамд хятад ард улсын буцалтгүй тусламжаар хийж байгаа орчин үеийн технологиор хийгээд одоо ажлын зэвтэртэй явж байгаа тийм 95% байж байгаа. 95% байж байгаа. Энэ байгууламж бол хэлсэн шүү дээ. Бохир усны байгууламж дээр ерөн сувдуулах байгууламж дээр дандаа ийм ялангуяа химийн бохирдолтой ус дээр ийм шилэн янзсан орчуулганд жоохон сонирн болчиход байгаа юм л та. Байршуулд ажиллаж байгаа. Ийм учраас бид нар бас ийм материалыг сонгоод ингээд хамгийн анхны удаа 1500 диаметртэй ийм туулны коллекторын ажил 18 жилийн дараа буюу 2007 онд эхэлсэн ажил өнөөдөр 25 онд 26 онд бол ер нь бүрэн дуусчих чинь тийм ээ. Зорилт тавиал ажиллаж байна. Хамгийн гол нь